За сайн байцгаана. Ажиллаж байна. Та бүхэнд өдрийн мэнд хүргье. Тэгэхээр өнөөдөр бол асар чухал сэдвээр бид шуглан ярилцж байна. За хилмигдүүлэлт гэдэг үйл энэ үйл явдал бол 1924 1940 оны үндсэн хуулинд албажин тусгагдсан Монголын ард түмнийг хоёр хуваасан үзэл бодол, шашин шүтлэг, угсаа залгамжаар нь хувааж ингэсэн үндсэн хууль батлагдсан. Гэтэл одоо манай судлаачид болоод улс төрчид үндсэн хуулийг ярихдаа сайн талын л яриад идэг, саар талын нэрөөсөө ярьдаг. Тэгэхээр энэ 2024-40 оны үндсэн хууль бол хилмигдүүлэлтийн эрхсийн үндэс болсон гэж хэлье. За хоёрдугаарт энэ улс төрийн хилмигдүүлэлтийн хор шиг судлах сурталчлах ажлууд баг хийгдэхгүй байна. За өнөөдөр бол нэг нас буудсан хэдэн хүн, шоронд хорьсон хэдэн хүн, одоо төлсөн хэдэн хүний тухай ярьж байна. Гэтэл алдсан боломж гэж асар их юм байна. Энэ бол юу алдсан юм бэ бид нар энэс болоод? Өөрийнхөө одоо төрийн хараар цэгний бодлогыг өөртөө тээж авсан одоо угсаа залгамжч нар Чингисийн удам үр садыг үндсээр нь устгасан. Ингэснээр Монгол төрийн хар хайр цэгний бодлого үндсэндээ алдагдсан гэсэн үг. За хоёрдугаарт Монголын ард түмний оюун санааны удирдагч болсон утга тавилгаадаа үндсээр нь устгасан. Энэ бол Монголын ард түмд ямар их гай авчирсан, ямар их оруулсан гэдгийг одоо хүмүүхэн бас мэдэх байх. Энэ тэр алдсан боломж. Энээс болж юу алдсан Монголын ард түмэн гэдгийг хойш үедээ бид заавалчгүй тооцож, ойлгуулж ингэ захиж үлдээх ёстой юм аа. За 3 дугаарт нь энэ баруун хөгжилтэй орнуудад нарийн мэрэгжлийн бэлтгэх ажлыг эхлүүлж байсан Монголын төрийн бодлогыг Зөвлөлт холбоот улсын коммунист нам зөвлөлтийн шахалт шаардлагаар таслан зогсоосон. Гэтэл Зөвлөлт холбоот улс өөрсдөө асар олон хүнийг нарийн өөрт нь байхгүй мэрэгжилтнүүдийг барууны Америк зэргүүтээ барууны өндөр хөгжилтэй орнууд бэлтгэсэн атлаа Монголыг хаашин шуулахгүй зөвхөн өөрсдийнхөө юмсур өөрсдийнхөө социалист орнуудын сургууль сургасан. Энэний алдсан боломж гэж юу юм бэ? Энээс үлж Монголын ард түмэн, Монголын соёл, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан юуг алдсан юм бэ? Энийг одоо тооц судалж гаргах тийм юу бол хэрэгтэй гэж би бол бас бодож явдаг юм. Тэгэхээр хилмигдүүлэлт л одоо үндсэндээ одоо ч байна. Тэгэхээр Монгол улсуудын хилмигдүүлэлтийн энэ шалтгаан нь одоо юунаас болж ирвэ гэвэл энэ үндсэн хуулийн одоо хууль шүүхийн өмнө хүн бүр тэгшэрх байна гэсэн зарчим өнөөдөр Монгол хэрэгжихгүй байна. Хөдөлмөрлөх эрх гэж юм бол өнөөдөр бүтэн хэрэгжихгүй байна. Сонгогдох эрх бас бүтэн хэрэгжихгүй байна. Яагаад гэвэл мөнгө зөвхөн мөнгөөр асуудыг шийддэг бас. Мөнгөтэй хүн сонгуульд орно, мөнгөтэй хүн сонгогдно, мөнгөтэй хүн ажилд орно гэж. Төрд ажиллах хэрэгч бас одоо үндсэн хуулийн заасан төрд ажиллах хэрэгтэй гэсэн заалт тэр ч хэрэгжихгүй байна. Тэгээ энэ юунаас болж ийнэ гэвэл хүний эрхийн хамгаалалт Монголд алгаа. Энийг саяхан бид нар харлаа. Хэнийг барьж хорих вэ? Хэнийг гэмт хэрэгтэм гэж зарлах вэ гэдгийг улс төрийн намын удирдлагууд захиалга өгдөг болсон байна. Сая бид бүгдээрээ гэрж шин тийм ээ. За энэ тэр нүүрсний 17 хэрэг толгодох 17 хүний нэрийг намаас авилгатай тамирчид өгсөн гэдгийг тэр намын удирдлагад байсан улсын их хурлын гишүүн байсан хүн хавил мэдээлэл хэрэгслээр зарласан. Тэгэхээр ийм нөхцөлд бидний хүний эрхийн хамгаалалт байна уу? Байхгүй байна. За мөн тэр аль одоо 2023 онд хилцсэн нүүрсний хулгайн тухай асуудал нүүрсний сонсогдолтой хилцсэн одоо тэр шалгуун цаг тэгээд түүнийг уг нь шалгаад хэргийн тогтоогоод явж 2-3 жилийн хугацаа байхад шалгахгүй байж хагаад яг намын дарагт тэр нөхдүүдийн хамаарлах үедгээд намын дарагт нөрсөлдөн гингүүт гаргаж тавьж. Энэ юу вэ гэвэл Монгол улсад шантажны улс төр, барьцааны улс төр бий болжээ. Өөрөөр хэлбэл хардаа сүтэлж байгаа л болохгүй үед нь гаргаж ирж одоо улсын зорилгоор гаргаж ирж шалгуулдаг, тэрүүгээр барьж хордог. Тэр өнөр цэцэг сэтгүүлчийг саяхан ярьлаа. Хорихгүй юу? Барихгүй юу гэдэг асуудлыг улс төрийн намын удирдлагуудын өрөөнд шийддэг болчих. Тэгэхээр энэ Монгол улсад хүний эрх гэдэг юм ямар хамгаалалттай байна вэ гэдгийг бол одоо та бүхэн одоо хэлүүлдэг одоо мэдэж байгаа. Манай энэ хүний эрхийн үндэсний комисс гэж байгууллага байдаг боловч энэ маань шүдгүү арслан шиг байна. Шүдгүү арслан гэж яагаад хэлж байна гэвэл энэ гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг, тэрийг заавал хэрэгжүүлдэг. Хүний эрх ингэж өчөж яана гэдэг ингээд гаргасан бол тэр зөвчсөн нөхдүүд хариуцлага тоосдог, тэр зөвчлийг арилгадаг байж шүдтэй арслан болно. Гэтэл манай хүний эрхийн үндэсний комисс бол шийдвэр бүгд гаргадаг, сайхан тайлан бичдэг, тэгэл болоо.
хүний эрхийн төр зөрчлүүдийг арилгах тэрийн талаар ямар ч тийм эрх зүйн үндэс шалга тэрэнд тийм эрх зүйн боломж шалга хуулиар олгогдсон эрх зүйн тийм юу алга байна. Тэгэхээр энэ бол одоо харамсалтай. Тэгэхээр бид энэ хүнийг энэ засалруулахгүй бол монголчууд Монголын ард түмний үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхүүдэд баталгаа бол алга байна гэж би хэлээд байна. За нэг энэ үндсэн хүний эрх зөрчлөд байгаагийн нэг юм бол энэ төрийн байгууллагууд үндсэн хуулийн байгууллагууд тийм ээ төрийн энэ иш үйлдэхүй гэдэг юм. Өөрөөр хэлбэл хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй. Энэ иш үйлдэхүй хяналт байхгүй. Тухайлбал прокурор бол нийтийн эрх ашиг одоо хамгаалж байгаа хэрэгтэй. Энэ олон хулгай, энэ олон одоо нүүрсний хулгай юугаар ингэж яхад энийг ард түмний өмнөөс нэхэмжилж явах хэрэгтэй. Прокурор ганц байгууллага байна. Нийтийн эрх ашиг хамгаалах хэрэгтэй шиг үүрэг ганц байгууллага шиг прокурор шүү дээ. Гэтэл юу ч дуурдаг. Одоо ард түмний өмнөөс нэхэмжлээд шүүгд харгаад одоо энийг ингээд шалгах малгай гэсэн тийм хийхгүй. Энэ бол эсвэлэл байхгүй юу? Энэ үндсэн хуулийн байгууллага шүү дээ. За засгийн газар улсын их хурлын өмнө хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэйгээд үндсэн хуулийн заасан байгаа. Гэтэл минь одоо 30 хэдэн жилийн хугацаанд нэг ч удаа энэ хуулийн хэрэгжилтийн асуудлаар засгийн газар улсын их хурл тайлан тавив. Эсвэл энэ мөн хяналт байхгүй. Үндсэн хуулийн байгууллагууд нь үндсэн хууль заасан үүргээ биелүүлэхгүй болохоор энэ хүний эрх яаж баталгаажчихвэ? Энийг хяндаг байх хэрэгтэй. Би бол энийг байнга хэлдэг. Үндсэн хуулийн цэц бол энэ үндсэн хуулийн байгууллагуудын эс үйлдэлийг хяндаг байх хэрэгтэй гэж. Гэтэл өнөөдөр бол ингээ эс үйлдэлийг хянахгүй гэдэг ингээ сууж идэг. Тэгэхээр одоо энэ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх асуудал Монголд бол хаалттай байх гэж хэлж болно. Өчигдөр боловсролын зээлийн сангийн захирал нөхөр хэлж байна лээ. Төрийн өндөр албан тушаалтны зээлийн сангаар боловсролын зээлийн сангаас аваад төлөөлөл үүссэн энэ асуудлыг мэдээллийн хэрэгслэр мэдээлснийхэн төлөө түүнийг ерөнхий сайд цаад нөхөр ажилласан чөлөөлөө гэж хэлж байна гинэ. Тэгэхээр энэ бол юу гэсэн үг вэ? Төрийн одоо өндөр албан тушаалтанд ерөнхий сайд хүн төрийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн тэр албан хаагчийг шударгаар ажилласан тэр албан хаагчийг хал гэж байгаа байхгүй. Ингэж энэ Монгол чинь хүний эрх ер нь баталгаатай байна уугүй юу? За ингээд та энэ талаар ярил одоо олон удаа юм ярьж болно. Ингээд өгөөд өсгийдгээр энэ асуудлуудыг бас энэ хууль эрх зүйдээ тусгах энэ эрхийг баталгааг хангах энэ асуудлуудыг цаашдаа төрийн байгууллагууд анхаарч үзээсэй гэж өсвний үндэстэн хэллээ. Анхаарал тавьсанд баярлалаа.